Агаарын бохирдлого болох шийдэл нь бол сайжруулсан төс биш. Ер нь бол энийг байхгүй болох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нүүрс түлнэ гэдэг л бол бохирдол байна. Энийг бол бид бүгдээр мэдж байгаа. Тийм учраас бид нэр урт хугацаанд яг саний төвчөр шиг урт хугацаанд бол бид нэр яалт орон сууцчлуулъя. Цахилгаан станцуудтай барья. ТЭЦ 5-ыг барья. Тархмал их усруудаа барья. Улаанбаатарт 9 байрал. Тэгээд орон сууцчлуулъя. Орон сууцтай болоод дулаана төвлөрсөн их усрээр шийдчихэж, төвлөрсөн болон тархмал их усрээр шийдчихэж бид агаарын бохирдол бол. Тийм учраас бид энэ төслүүд рүү нэг номерт анхаарч байгаа. Сэлб 20 минутын явд орон сууцчлуулах хөтөлбөрийг яаралтай одоо эхлүүлэх тендер шатандаа яваад бэлэн болж байна. За энэ бол урт хугацааны шийдэл. Богино хугацаанд бид нар яах юм бэ гэвэл мэдээж байгаль орчинд ээлтэй хүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй тийм дулааны их усрлөө оруулах хэрэгтэй. Энэ бол хийн түшиж байгаа. Газ. Тэр үүн дээр бол 3 төрлийн суурь судалгаа хийгдэж байгаа. Тэгээ бид нар бол үүн дээр төслийн нэгж байгуулад ирэх жилээс бол дөрөвт арга хэмжээ аваад жил бүр ойролцоогоор 15-20% хийн одоо их усртэй болгоё гэдэг төлөвлөлт гаргаад урдсан судалгаан дээр